Давтамж таныг уйдадаг, эсвэл гүн хайрын орон зайд хүргэдэг. Давтамж тархинд байвал уйддаг. Харин та зүрхэндээ байгаа бол та хэн нэгэнд хайртай бол би чамд хайртай гэд ганц удаа хэлээд дуусгачдаг. Та хэн нэгэнд хайрын захиа бичиж байсан уу? Би чамд хайртай гэж хэдэн удаа бичижсэн бэ? Заримдаа ил загтлыг дүүргчдэг тэгдэг үү? Давтамж хайрыг асаадаг. Нөгөө талаас хайранд та давтаж байдаг. Жишээ нь хэрвээ та хөгжмийг тархиараа сонсож байгаа бол нэг удаа хэлээд л болоо. Айл ч хөгжим яагаад нэг дуугаа дахин сонсно гэж? Сайхан Америк гэж хэдэн удаа хэлнэ гэж. Сайхан Америк гэж ганц хэлэл болоо. Оюун ухаанаараа сонсоход ингэдэг. Оюун ухаан давтамжийг бүрэн ойлгодоггүй, уйддаг. Ирэх тоологч мөн адил давтамж. Гэхдээ хүнийг дотоод мэдрэмж, энерги, хайрын их усүрт хүргэдэг. Тэгэхээр тархинаас зүрхэнд хүрэх аялал уйтгарыг арилгадаг. Сэтгэл тогтож, гүн бясалгахад уйтгар үгүй болдог.